Сайн байцгаана уу? Зуны мэдээ саний энэ 7 хоногийн таймыг сэтгүүлч Бацаахан Бям хажиднаар хүргэнэ. Манай сүмний одоо даваа гараг бүрийн тэрийн булан болох амьдралын тойрог буланд маань насаараа одоо цахилгаан эрчим хүчинд тагсан эмэгтэй гэрлийг онцолж одоо түүний амьдралын түүхийг хуваалцсан байгаа. За гэрлээ нь л одоо Хүсгэл аймгийн Аршаан сумын дугуул эмэгтэй. Тэгээд одоо тэтгэвртэй гарсан ч гэсэн мөн одоо эрчим хүчний салбартаа хувь нэмрээ оруулаад явж байгаа ийм одоо ажилсаг хөдөлмөрч хичээнгүү эмэгтэй байгаа. За мөн бид нар leadership forum буландаа бол одоо саяхан болоод өнгөрсөн одоо physical Asia гэдэг шоуны одоо төслийн багийн ахлагч Spark Agency Mongolia гэдэг компаниг гүйцэтгэх захирал, за Монголын спортын сэтгэл судлаачтай холбооны ерөнхийлөгч дүлгөөнийг урьж ярилцсан. За дүлгөөнтэй бол одоо манай сэтгүүлч ер нь бол энэ контент маркетингийн чиглэлийн зах зээлийн талаар бол ерөнхийдөө маш сонирхолтой яриаг өрнүүлсэн байгаа. За тэгээд ер нь бол эрх ашигт биш үнд зүйл тулгуурлал мөнгөөр хэмжигдэхгүй тэр үнцнийг бүтээж чадна гэдгийг бол тэр хэлсэн байгаа. Тэгээд бас саяын шоунд ч гэсэн монголчууд орсноор бас нэлийн үнцнийг бол бүтээж чадсан юм байна. За манай сонины даваа гарагийн дугаарт одоо улс төрийн нүүрэнд ерөнхийдөө нөгөө томилгоотой холбоотой асуудлыг оруулсан байгаа. Тийм Монгол Ардын намын 31 дэх их хурал одоо болоод удаагүй байна. За 31 дэх их хурлаас гарсан шийдвэрүүдийг одоо шийдвэрийн араас одоо янз янзын томилгоонууд хийж байгаа. Үүний нэг нь болохоор үндсэн хуулийн цэцгийн гишүүн Үлзий сайхныг улсын хурлын тамгын газрын дараагаар томилсон энэ томилгоог улсын хурлын чуулган нэгдсэн хуралдаанаар хилцэж түүнийг томилсон байгаа. За Үлзий сайхны хувьд одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүнтэй үндсэн хуулийн цэц маань 9 гишүүнтэй. За тэгээд ер нь бол одоо хуульч хүмүүсийн хувьд одоо үндсэн хуулийн цэцгийн гишүүн байна гэдэг бол ер нь бол карьерийнх нь одоо оргил одоо тийм магадгүй одоо яг хуульч болохдаа үндсэн хуулийн цэцгийн гишүүн болох юмсан гэдэг тийм одоо мөрөөдөлтөөр яг одоо хуульч болдог гэж одоо чуулганы танхимд бол гишүүд хэлжсэн. Тэгээд яг энэ үндсэн хуулийн цэцгийн гишүүн маань эргээд одоо ингээд улсын хурлын тамгын газрын одоо дараагаар ирнэ гэдэг бол тий ажиллаа өгөөд ирнэ гэдэг бол бас одоо тийм сонин тохиолдол байна гэдгийг ярьж илаа. За манай сүнэн одоо Игмар гарагийн стартап буланда News Cafe студийг одоо үүсгэн байгуулагч график дизайнер Чин Цогтыг урьж ярилцсан байгаа. За News Cafe нь бол одоо хэл мэдээллийн салбарын контент бүтээгчид одоо сэтгүүл зүйн мэрэгчлэтнүүд нэг доор ингээд чөлөөтэй ажиллаж хамтран одоо сайн туршлагаа солилцох юм боломжийг бүрдүүлсэн. Одоо нэг талаараа кофе шоп нөгөө талаараа бол одоо ийм студ гэж нэрлэж болох одоо ийм шинэхэн News Cafe-г үүсгэн байгуулсан. За энэ кафений талаар бол маш сонирхолтой ярилцлага болсон байна. За манай сүнэн одоо энэ удаагийн 5 гарагийн дугаартаа одоо Төвийн бүсийг онцолж мэдээлэл хүргэсэн байгаа. За тэгээд Монгол Ардын намын Төвийн бүс хариуц удирдах зөвлөлийн гишүүнээр улсын хурлын гишүүн Ундрам одоо ажиллах болсон талаар одоо мэдээлэл хүргэсэн байгаа. За мөн одоо энэ удаагийн хурлаас одоо 39 гишүүнийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд үүний одоо 40% нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрдчихснараа бас онцлог. За 5 гарагийн дугаарын бас нэг онцлог одоо үйл явдал бол байнгын хороогоор гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн одоо анхны хилцүүлгийг хийж ерөнхийдөө тэмцсэн байгаа. За энэ хууль маань одоо 4 парламент дамнан ерөнхийдөө гэр бүлийн тухай хууль маань яригдсан байдаг. Тэгээд ерөнхийдөө батлагдаж чадаагүй. Тэгээд энэ хуулийг бол одоо энэ 126 гишүүнтэй парламент бол батлах ёстой гэсэн байр суурь дээр бол ерөнхийдөө гишүүд нэгдсэн юм байна. Тэгээд ерөнхийдөө одоо ирэх өдрүүдэд гэр бүлийн тухай хуулийн хилцүүлгүүд янз бүрийн байдлаар өрнөд тэгээд энэ хуулийг батлах юм байна. За тэгээд ерөнхийдөө бол гэр бүлийн тухай хуулийн онцлог одоо заалтууд гэвэл гэр бүлийн одоо дагнсан шүүх байгуулахаар болсон байгаа тий. Тэгээд энэ гэр бүл гэдэг бол одоо улс орны одоо хөгжлийн хамгийн бага нэгж гэж үзэж байгаа юм байна. Тэгээд монгол хүнээ монгол улс ерөнхийдөө судлаад тий удмын санаа нь ер нь ямар байх юм. За тэгээд ургийн бичгийн тэр хөтлөгтөө ер нь яах юм тий. Тэгээд бас нийгэмд одоо тулгамдаад байгаа гэр бүлийн одоо харилцаа тэгээ гэр бүлээс үүдэлтэй энэ хүчирхийллийн асуудлыг ерөнхийдөө цаашид ер нь бас энэ одоо гэр бүлийн хууль гэсэн энэ малгаанд орон шийдэх ёстой гэдэг байр суурийг бол гишүүд илэрхийлсэн. За тэгээд мөн одоо манай сонин Монгол улсын ерөнхийлөгчийн Итали улс дахь айлчлалыг онцлсан байгаа. За Монгол улс Итали улстай
стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон тий энэ удаагийн айлчлалын одоо маш чухал үйл явдал нь бол энэ байлаа. Тэгээд Монгол улсын гадаад бодлого бол маш одоо хурдцтай хөгжиж дэвшиж байгаа гэдгийг бол олон улс судлаачид тий төдийгөө ер нь бол одоо геополитик судлаачид бол үздэг. Тэгээд үүний нэг илэрлэл нь одоо Итали улстай манайх стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон энэ үйл явдал байл да. Үүнийг манай сонин лав гарагийн дугаартаа мөн онцлог хүргэсэн байгаа. За тэгэхээр бас одоо энэ жил гендрийн байгууллага Монгол улсад үүсэж өгдснээ 30 жилээ тохиож байгаа тийм. Тэгээд энэ хүрээнд бас манайх тренд зочин болонда толгоргойг бас онцолж энэ талаар ярилцлагыг хүргэсэн байгаа тийм. Энэ талаар тий. Зууны мэдээ сонин пүрэв гарагийн дугаартаа долгоргой ярилцлагыг хүргэсэн. За долгоргойн хувьд бол гавьяд хулж гендерийн үндэсний шинжээчээр ажилладаг одоогоор тий. Тэгээд яг энэ гендер гэдэг үг ерөнхийдөө 30 жилийн өмнө Монголд ингээд ерөнхийдөө шинэ орж ирсэн юм байна тий. Гендер гэж яг ямар утгатай үг юм. Тэгээ олон нийтийн дунд тийм ойлголт байгаагүй. Гендер гэхээр л магадгүй эмэгтэй хүний талаар ярьж ин ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү л ойлголттой байсан. За тэгээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд ерөнхийдөө гендерийн хуультай болох гэж тий гэр бүлийн одоо хүчирхийлэлтэй тэмцэх хуультай болох гэж эмэгтэйчүүдийн байгууллагууд төрийн бас байгууллагууд бол маш их ажил хийсэн тий. Парламентод хуулиа одоо батлуулах лоббиг ерөнхийдөө яг яаж хийжсэн. За тухайн үед бас нөгөө ерөнхийдөө эмэгтэйчүүдийн одоо нөгөө шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулах тийм алхмуудыг ерөнхийдөө хийсээр ирсэн. Гэхдээ төдийлөн одоо амжилтанд хүрэхгүй байсан гэдгийг ерөнхийдөө энэ долгоргоон ярианаас одоо ерөнхийдөө одоо ойлгож болно. За тэгээд бас нэг ингээ яриа хийж хахад бас нэг сони юм нь эмэгтэй гишүүд маань нийлээд улсын хурлын сонгуулийн тухай хуульд одоо юуны одоо хүүсийн тэгш байдлыг 30% гэж ерөөхдөө оруулаад тий тэрийг нь болохоор бас ингээд нүүбийн хүн амын хөгжлийн сангийн төсөл манай улсад яг тэр үед ингээд хэрэгжиж таараад эмэгтэй гишүүдийн маань бас тэр хүсэлд ингээд нийлээд энэ хоёр нийлээд ямар ч үсэн улсын хурлд одоо хуулийн төслөө оруулаад батлуулсан одоо ерөөхдөө тий улсын хурлын сонгуулийн тухай хуульд одоо хүүсийн тэгш байдлыг одоо 30% байхаар эмэгтэйчүүд нь 30% дэвшгээр тийм одоо хуулийг 2006 онд батлуулсан юм байна. За тэгээд ерөнхийдөө энэ хуулийн дагуу ингээд улс төр дөх одоо улс төрийн намын эмэгтэй гишүүд болон улс төрийн намын дэрэгт эмэгтэйчүүдийн байгууллагууд 2008 оны сонгуульд одоо айгүйх тийм өргөн бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүд оролцох нэ гэдэг ойлголттойгоор бэлтгэлээ хийжсэн. Гэвч одоо 2008 оны сонгуулийн яг өмнөхөн улсын хурлын эрэгтэй гишүүд нь хувилдаад яг тэр сонгуулийн тухай хуулиас ганцхан тэр заалтыг аваад гайсан ерөнхийдөө тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ гендер тэгээ эмэгтэйчүүдийн оролцоо гэдэг асуудал өнгөрсөн 30 жилийн хугацаанд маш их тийм саад бэрхшээлтэй овон товын замыг туулж явсан юм а гэдгийг бол одоо долгоргой ярианаас бас та бүхэн уншиж болно. За мөн манай сони пүрэв гарагийн дугаард одоо болор цомын эзэн яруу найрагч Минжин сайхны ярилцлагыг бас хүргэсэн шүү дээ тий. Ерөнхийдөө бас их онцлог ярилцлага болсон. Энэ таарч байна. За тэгэхээр манай сэтгүүлч одоо өөр зочин гэд буланда энэ жилийн одоо болор цом 43 наадмын тэргүүн барийн эзэн яруу найрагч одоо Минжин сайхныг урьж ярилцсан байгаа. За энэ ярилцлагатаа бол одоо Минжин сайхан болор цомын одоо эзэн болно гэж ингээд төсөөлөөгүй байсан. Тэгээд одоо мэдээж болор цомын эзэн болж ингээд их шиглэнт ихийн энэ хишгийг хүртэндээ бол маш их баярлаж талархаж байгаагаа бас илэрхийлсэн. За мөн өөрийнхөө одоо яг энэ өнөөдрийг хүртэлх 20 гаруй жилийнхаа яруу найргийн энэ карьер энэ бүх зүйлсүүдээ бас ярилцсан юм маш уншууртай сайхан ярилцсан болсон байна. За мөн манай сонин одоо баасан гарагийн онцлог материалаараа бол одоо асуудал шийдэл буланда одоо энэ цахим гавын цаад хүний эрх гээд энэ одоо нийтлэлийг бол хүргэсэн байгаа. За одоо цахим технологи хууль сахиулах үйл ажиллагаанд одоо өргөн нэвтэрч байгаагийн нэг жишээ нь бол одоо цахим гав гэдэг энэ зүйл байгаа. За тэгээд одоо энэ цахим гав нь бол одоо яллын хугацаа дуустал салгах боломжгүй хүний хувийн мэдээллийг байнга цуглуулж одоо хяналтын систем рүү одоо дамжуулдаг тул уг төхөөрөмжийг ялтанд нөлөөлөх байдал хүнлэг бус харьцаа за ялгарлан гадуурхалтаас ангид байх за мөн хувийн нууц хувийн мэдээлэлээ хамгаалуулах эрхийг хангах баталгааг бий болгох нь ингээ маш чухлаа гэж үзсэн. За энэ төхөөрөмжийг болохоор манай улсын хувьд бол одоо бүгд наримд хятад ард улсаас худалдаж авч ингээд ашигладаг юм байна. Сар бүр 39-с 42 мянган төгрөгийг бол цахим гавыг хэрэглэхэд зарцуулж байгаа юм байна. Энэ нь л одоо өдөрт
1500 орчим төгрөгийг бол төлж байгаа гэсэн юм байгаа. Тэгээ энэ талаарх нийтлэлийг манай сонины 3 дугаар нүрээс бас унших боломжтой. За та бүхэндээ 100-ны мэдээ сонины энэ 7 хоногийн таймыг хүргэлээ. Ингээд эх 7 хоногийн таймаар ирэх уулзъя. 100 түүчэлэх 100-ны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.